За суска гараад. Бас гоё гэрсэл яриа шүү бүгдээрээ тий эзэн. За бүгдээрэнд нь шалом. Тэгээд сая баги пастрын хуваалцсантай холбоотой би таад нэг зүйлийн талаар ярья. За өнгөрсөн жил болохоор 8 сарын 4-өөс болохоор 40 хоногийн өрийн залбирал эхэлсэн тий. Тэгээд тэрийг сонсоод би болохоор дотроо төлөвлөгөөтэйс ахгүй юу. Би ийм зүйлийн талаар ингээд залбирна гэд. Тэгсэн чинь 8 сарын 1-ний өглөө яасан бэ гэхээр би зүү зүүдэлсэн. Тэгээд тэр зүүд маань болохоор бүр маш ингээд бүр ямар зүүд вэ гэхээр ингээд би нэг танихгүй юм нэг эрэгтэй хүнийг үнсэж гин гэж зүүдэлсэн байхгүй хацар дээр нь. Тэгээд гэтээ би тэр хүнийг үнсэхтэй бол энэ хүн бол маш юм одоо завхаа те гэдгийг ингээд мэдж байгаа хэрнээ үнсэж гин гэж зүүдлээ. Тэгээд би тэр хүнээс эргэж харсан чинь юм айгүй том тойл байсан. Тэгээд тэр тойл руу очиж харсан чинь ингээд миний тухаар дүүр юм жижигэн юм батх шиг ингээд юмнууд гарцаа. Тэгээд би ингээд гайхаад ингээд харсан чинь ингээд дотор нь ингээд өвтвэдэг байхгүй. Тэгээд ямар сони ингээд гайхаад энэ ч одоо ингээд батг байдмээр ямар сони ингээд тэгээ ингээд шахсан чинь юм жижиггүй өт. Тэгээ ингээл зарим нь ингээд татсан чи зарим нь жижигхэн, зарим нь дунд, зарим нь урт. Тэгсэн чи ингээд нэг нь ингээд татсан чи бүр амар урт. Одоо нэг ингээд малаас гардаг туз орхоо морхоо гэл 10 жилд үздэг чи яг тэр шиг тийм. Тэгээ би ингээд харахтаа ингээд тэр нь надад яасан бэхээр бүр маш тийм жигшлэг төрүүлсэн бүр ингээд бүр үнэхээр жигшмээр бид нэг бүр дургуймд бүр ингээд бүр бодох харах итгэл бүр ингээд зүгэлдэггүй шүү дээ. Яг тэр шиг бүр ингээд тийм жигшим надад ингээд санагдаад тэг би бүр ингээ гайхаа тэг би нөгөө ингээ залуу руу эргэж хараад энэ ямар муухай юм бэ энэ юу вэ те гингээд харсан чаа надаас нэ бид ш надаас нэ байгаа хардаа гингээд гисэн чи ингээ толноос ингээ тийм урт тийм ингээ хатцаа хорхоо байсан байхгүй юу. Тэгээд би яг тэр зүүдийг зүүдлээд өглөөн сэрэхтээ өөрийн залбиралтай үйлчлэхээр яг ирж байсан байхгүй юу. Тэгээ надад айгүй тавг байсан те би яг өглөө сэрэнгүүдээ ингээ библ дээр зүтгэн ингээ хайнгууд дандаа яг нөгөө хуучин гэрээнээс яг ингээ уншижээс ахгүй шүлээ. Тэгээ наашаа ирж явах замдаа бас насаатай хуваалцаад би юм ингээд зүүдэлсэн маш тухгүй байсан гээ хэлээд. Тэгээ гүүрийн залбирал дээр хурж ирээл яг ингээл залбирах гал суусан чи үнэхээр тухгүй. Ерөөсөө ингээд нөгөө магтаал ингээ бусаж ерөөсөө авч ирэхгүй ерөөсөн айгүй тухгүй. Тэгээ би бүр бурхнаас гоо. Бурхан минь те та ингээ миний зүрх сэтгэлийг амар тайван болгож өгөөч. Хэрвээ энэ зүүд хэрвээ танаас ахвал та надаа яг өөрийнхөө үгээр илчилж өгөөч гэд. Тэгээ яг залбираад болсон чинь надаа шууд Марк 7-гийн 22 гэдээ оржсон. Тэгээ би болохоор өглөөс ирчээ дандаа нөгөө хуучин гэрээнээс ингээд өт гэж хайгаад ингээд байгаа штэ. Тэгсэн чинь Марк 7-гийн 22 гэдэг би бүр айгүй тодорхой сонс. Яг залбирч тусаад тэгэнгүүт 22 дээр үж байгаа гэхээр завхаарал, шунхаарал, балмад байдал, залмих, тачаангуй хүсэл, атаархал, гүтгэлэг, бардамнал, мунхаглал гардгаа гэдэг байгаа байхгүй. Тэгээ 21-ээс нь харуул учир нь дотроос хүмүүсийн зүрхнээс л муу муухай бодол саадарлал эдгээр зүс гардаг гэд. Тэгээ би яг энэ зүйлийг ингээд яг эзнээс Марк 7:22 гэж бүр айгүй тодорхой сонссны дараагаар миний ингээд 40 хоног залбирах ёстой зүйл маань би бол өөр листэйс ахгүй одоо тэрний тийм нийтлөөгөө тэгээд энэ зүйлийн төлөө биш би яг өөрийнхөө төлөө яг миний дотор байгаа энэ зүйлийг нэг нэгээр нь барьж авч ингээд сугалж залбирах юм байна гэдэг ингээд илчлэлт авсан. Тэгээ яг тэр өөрийн залбиралд харчаад буцаад яг явж явах үеэр бурхан надад дахиад ойлгуулсан зүйл маань юу гэхээр яагаад тэр ингээ батх шиг ингээ өттэй зүйл зөвхөн духан дээр хацар дээр биш өрөө хамар дээр биш зөвхөн духан дээр байсан. Тэгээ яг ингээ бодоод үзэх юм бол духны ард яг хүнд шууд тарих байдаг. Тэгээл яг энэ зүйлийг ойлгосны дараагаар яасан бэхээр яг миний дотор хаяа ингээл юм завхаарлын янз бүр ингээл бодлоод ингээл орж ирэх би ингээл нэг хэсэг ингээ бодож явж энэ чи болохгүй штэ гэл те тэгдэгс гоцсон чи яг тэр зүүдийг зүүдэлдээд эзнээс нүг авсны дараагаар яасан бэхээр айгүй юм соргог болцсон. Яг тийм бодол орж ирэнгүүт шууд таслаад залбираал ингээ бүр тэгээ яг тэр зүйл нь ингээд маш их жигшлэг төрүүлсэн. Тэгээд эзэн яг ингээ жигшдэм байна гэдгийг би бүр үнэхээр ингээ ойлгосон. Тэгээ сая баги пастор маань бас ярьлаа штэ яг бурханд ингээд амьд ариун тааламж төргөл гээд тэгэхээр яг энэ зүйлийг бас тайдтай бас хуваалцъя гэж бодлоо. Баярлаа. Станер чухал юм ярьлаа. За өөр хуваалцах юм байна уу? Өөр эзнээс авсан илчил тухаарлаа. За бүгдээрээ энэ саяны Сускагийн маань хуваалцсан тэр зүйлийн дагуу бүгдээрээ бурхны үгнээс бас уншия. Матай 5 дугаар бүлгийн бүгдээрээ 27-оос хамтдаа харъя. За эзний үг л бидний хам шүү дээ. Эзний үгнээс л зөрөөд явчих. Эзний үгийг уншихгүй тэгээд уншаагүй юм чинь мэдэхгүй тий. Энэ байдлаасаа болоод заримдаа хүмүүс сонссон мэдсэн байдаг хэрнээ зүрхэндээ хүлээж авахгүй. Дархиндаа ингээ мэдлэг болгож аваа гардаг. Гэхдээ мэдлэгээр амьдрдаггүй. Ягаад гэвэл хүн зүрхнээсээ л хийдэг штэ. Гим нүглийг ягаад хүн нүгэлд унаад байгаа гэхээр зүрхнээсээ л хийж байгаа байхгүй. Харин оюун санаандаа бид нар мэдлэг зөндөө байгаад идэг. Хүн мэдснээрээ ер нь ухаарад өөрчлөгчдөг бол ердөөсөө энэ дэлхийн бүх хүмүүс маш зөв амьдрах гэсэн байхгүй. Бүгд л мэдчихэж байгаа шүү дээ бид нар болохгүй гэдгийг.
толгойдоо зөндөө сонсцсон байгаа шүү дээ. Даанч нүгэл гэдэг хүний зүрхнээс гарч үлдэгддэг учраас л ерөөс болохгүй байгаа байхгүй. Хэрвээ мэдснээрээ сонсснороо болсон бол бүхэн худлаа ярих буруу гэдгийг бүгд л мэдчих. Завхаарах энэ бол бузар муухай гэдгийг мэдчихэж байгаа шүү. Тэгэл нууцаар хийгээд идэг. Нууц амраг гэж нэрлэлсэн байгаа. Ягаад нуугаад нууц амраг гэдэг байгаа юм. Ил амраг гэхгүй яасан тий. Ягаад гэвэл буруу муухай гэдгийг мэдээд байгаа байхгүй. Тэм учраас нуугаад байна шүү. Тэг бүр нэг ийм дуу хүртэл байдаг ш. Та нар сонсноо бурхнаас нуусан амраг гинэ. Нууц амраг хэлээд байгаа байхгүй. Тэгээд тэр бурхан нь юу ч мэдэхгүй явж байгаа байхгүй. Бурханаас нууж ийн гэхэлэр тэр бурхан мөн үү? Тэ? Ямар ч сайн уус юм. Бурхан бидний бүгдийг мэднэ шүү дээ. Тэгээ бүр садар самуунаа хүртэл ингээ дуундаа оруулсан бурханаас нуусан амраг багтай явах тий. Тэгээ тэрийг хүмүүс дуулаад байна гэж байгаа шүү дээ. Найран дээр дуулалдаал. Үнэхээр ялзар завхарсан байгаа байхгүй. За Матай 5 дугаар бүлгийн 27-оос. Тэгээ би та нарт нэг даалгавар өгье те. Матай 5-аас 7 дугаар бүлгийг хүртэл та нар ингээд өнөөдөр энэ 7 хоногт уншаад бүр тэн дээр гарч байгаа эзний хэлсэн үг сургаал болгон дээр нэг өөрийгөө шалгаж бодож залбирч гимшиж бодол санаа зан чанар хандлага ингээд шийдвэр гаргаад ингээд яваараа. За Матай 5 дугаар бүлэг бол 5-аас 7 дугаар бүлэг энэ Есүс эзний уулан дээр заасан сургаал байхгүй юу? Энэ алдартай ердөөсөө дэлхийд уулан дээр заасан сургаал гэвэл Матай 5 дугаар бүлгийн 5-аас 7 хэлдэг. Тэгээ энэ бол алдартай сургаалууд. Ердөөсөө маш олон зүйлийг энд хэлсэн байгаа. Амен. Матай. За тэгэхээр эзний уулан дээр заасан сургаал дээр юу гэж хэлснийг бүгдээр хамтдаа харъя. За 27-оос. За Матай 5:27 шүү дээ, тий. За энд гаргацсан байгаа байна. За чи бүү завхаар гэснийг та нар яасан гэж байна? Дуулсан гэж. За бурхан 10 хуулиндаа бүү завхаар гэж хэлсэн байгаа. Энийг бүх еврейчүүд мэдчихэж байгаа л да. Тэм учраас Иесус хэлж байна. Чи бүү завхаар гэснийг та нар яасан гэж байна? Та нар дуулсан, та нар сонссон. Харин би та нарт хэлье гэж байна. За энэ дээр яриа. Бурхан бүү завхаар гэж хэлсэн. Тэгэхээр хүмүүс юу гэж ойлголттой байгаа вэ гэхээр Израилийн хүмүүс одоо за завхарж болохгүй, эхнэрээсээ нөхрөөсөө өөр хүнтэй завхарж болохгүй, бас гэрлэхээсээ өмнө хэн нэгэнтэй завхарж болохгүй. А зөвхөн одоо эхнэртэйгээ нөхөртөөгөө л хүн бэлгийн харилцаанд орох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл найз охинтойгоо биш, найз залуутайгаа биш. Сүт залуу, сүт бүсгүйтэйгээ бэлгийн харилцаанд орох биш. Зөвхөн эхнэр нөхөр хоёр л бэлгийн харилцаанд орох хэрэгтэй. Тэм учраас израилчууд бол бүгд мэдчихсэн. За ер нь бол дагдаг байсан баг. Ихэнх нь. За та нарын хувьд бол завхаарл гэж юу хардаг байсан, юу гэж ойлгодог байсан. Магадгүй зарим хүмүүс завхаарл гэхлээр нөгөө бие үнэлж байгаа хүнийг л завхаа гэдэг. Өөрөө бол би бие үнэлэхгүй байгаа юм чи яад ингээд баг янз бүрийн охтуудтай, залуучуудтай ингээд харилцаанд ороод ингээд яваад байгаа. Энийг завхаарл гэж юу ойлгохгүй явж байгаа хүмүүс ч үүдэг. Би завхаа биш гэдэг. Завхаа гэхлээр энэ бие үнэлж байгаа хүмүүс л завхаа гэх гээд байдаг. Заримдаа хүмүүс завхаарлыг хэмжиж байгаа хэмжээс нэг тийм байна. А еврейчүүдийн хувьд бол арай дээгүр түвшний хэмжээс байсан. Ердөөсөө цор ганц эхнэр нөхөртөөгөө л харилцаанд орно. Энэ бол эхнэр нөхрийн харилцаа. Энэ бол гэрлэлт дотор байдаг зүйл гэдгийг тэд бол мэддэг байсан. Арай өндөр түвшний. Тэгтэл Есүс бүр өндөр түвшний зүйл ярьчихж байгаа байхгүй. Завхаарл гэж юу вэ гэдэг. За эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй аль эдийн завхаарсаа эргээ гэдгийг хэлж байгаа. Энэ бол бурхны хэмжээсийг тавьж байна. Өөрөөр хэлбэл 10 хуулийг яг энэ бүү завхаар гэж хэлэхдээ бурхан яагаад завхаарлыг юу гэж хардаг вэ гэдэг бурхны хэмжээсийг ингээд тавьчихж байгаа. Олон хүмүүс гим нүглийг өөрийнхөөрөө л хэмждэг. Маш олон хүмүүс итгэдэг хүмүүст би сайн мэдээ тарахдаа та ер нь тавд орох уу, девожинд орох уу гэхлээр девожинд гэдэг. Үгүй тэгээ яагаад өөрийгөө девожинд очно гэж бодоод байгаа гэхлээр үгүй би ямар хүн аль хүрээ талсан биш гэдэг байхгүй.
Тэгсэн мөртлөө үнэн завхаагаа ердөөс хүлээн зөвшөөрөхгүй. Худалчаа хүлээн зөвшөөрөхгүй. Ажлаасаа хулгайлтгаа ердөөс хүлээн зөвшөөрөхгүй. Эцэг гэхээ үнэхээр доромжилж доош нь хийж ингэж гомдоо зовоож яснаа ердөөс ойлгохгүй. Өөрийгөө нэг алуурчинтай зүрлээд идэг. Би тэрийг бодвол гайгүй. Би үнэлж явж байгаа хүнтэй өөрийгөө зүрлээд би бол гайгүй гэдэг. Тэгвэл бурхны хэмжээс юу вэ? Эмэгтэй хүнийг тачаадан харах. Нөгөө талаас эмэгтэйчүүд та эрэгтэй хүнийг тачаадан харж тачаажин бодож байгаа бол аль хэдийн зүрх чинь завхаа зүрхэндээ завхаарсан юм а гэж хэлж байна. Тэгэхээр завхаар хаанаас эхэлдэг вэ? Хүний зүрхэнд л эхэлдэг. Нэг хүн хэлсэн. Завхаарлын хамгийн том эрхтэн юу вэ гэж. Энэ бэлэг эрхтэн биш. Энэ бол хүний зүрх сэтгэл, хүний зүрх, хүний тарих байгаа шүү дээ. Хэн нэгэн үнийг бодсон учраас тийм ээ тачаадсан учраас энэ эхэлдэг. Тэгээс зүв зүгээр өвжсэн чи өө завхаарсан бэлэг гэдэг хүн байна уу? Есүс энд хэлж байгаа. Гим нүгэл хаана эхэлдэг? Завхаарл хаана эхэлдэг? Хүний зүрхэн дотор, хүний бодол дотор. За. Тийм учраас хэлж яанараа. Баруун нүд чинь чамайг бүдрүүлвэл ухаж аваад хаяа гэсэн байна. Мэдээж хэрвээ Есүсийн энэ сургаалыг хүн төрлөختөнд дагсан бол энэ хорвоод хараагүй хүн, хараатай хүн байхгүй байх уу? Бүгдэнд сохроо сууж байгаа. Би ч гэсэндээ таг сохор пастор байх байсан бах уу? Би ч залуудаа одоо өстө нэр бараг бурхныг мэддэггүй байхдаа өдөржингөө бараг завхаа боддог байсан дөө. Тэгэл элдв хүн алж ийн, болж ийн, өстө элдв янзын тэнэг бодоод яг солиотой боддог байсан шин. Тэгээ Есүс дээр ирээд би чинь яг сэтгцийн өрсөлдөнд орсон хүн байж штэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн л да. Яг тэгвэл өдөржингөө бодож байгаа бодлуудаа л шалгахад шөнө орон дотроо унтахаас өмнө бодож байгаа бодлуудаа л шалгаад үзсэн. Үнэхээр эрүүл биш, ичмээр, хүнд хэлхэж ичмээр. Хэрвээ тэр бодлууд хүмүүст үнэртдэг байсан бол километрийн цаанаас өмхийн үнэртэхээр тийм муухай бодол боддог байсан дөө. Та нарын зарим нь бол багаасаа сүмд өссөн учраас энийг төсөөлж чадахгүй байх. Яг л багаасаа сүмд явцсан зөв бодолтой. Айгүй тийм хамаагүй цэвэр байгаа. Гэтэл мань мэдэн ярихлаар та нар биднийг ойлгохгүй энэ пастор одоо ямар сони юм бэ те? Юу яриад байна гэмээр юм ярьдгүү. А? Эсвэл ойлгодгоо. Зарим нь бол баг маниасаа 7 дээр байсан хүн чинь эндээ сууж иж магадгүй. Тэгээ бид нэр үнэхээр зүрх сэтгэл оюун бодолтой маш их ялзарч завхарсан байдаг. Гим нүгэл бол ердөөсөө хүнийг бозруулдаг. Тэгээ Библиэл дээр нэг бас ийм үг гэдэг. Хүн би хэн бэ гэдгээ тодорхойлохдоо энэ дэлхий яаж тодорхойлдог гэж. Би одоо өөрийнхөө ажил мэргэжлэр өөрөө хэлбэл. Би бол бизнесмен гэж хийж байгаа зүйлээрээ. Би бол доктор гээл те. Би бол урлагийн хүн, дуучин ч гэдэг юм уу. Яг өөрийгөө ихэнхдээ тодорхойлохдоо өөрийгөө хийж байгаа албан тушаал, цол хэрэгэм, өөрийнхөө мэдлэг боловсроос төгссөн сургуулаараа өөрийгөө тодорхойлох гэдэг байхгүй. Гэтэл яг жинхэнэ чи юм бэ? Чи мундаг одоо доктор байж болно. Эсвэл мундаг улсын их хурлын гишүүн байж болно. Зарим хүмүүс тэгдэг. Би улсын их хурлын гишүүн байна гэл. Нэг улсын их хурлын гишүүн, нэг улсын их хурлын гишүүндээ томорч байна. Чи хэд сонгогдсон? Би чамайг бол 4 сонгогдсон юм байна гэд. Өөрийгөө тодорхойлж байгаа нь үнэ ичмээр. Тэгтэл үнэн бардам сакс онгороо дээрлэх үү? Их зантай худалч, авилгач ердөөс хамгийн арчаагүй юм хийсэн. Тийм нөхдөө сууж байгааг ердөөс ойлгодог. Тэгэхээр бид нар өөрсдийгөө тодорхойлж байгаа зүйл, түшгэлж байгаа зүйл юу юм бэ? Эсвэл би мөнгөтэй хүн гэл. Миний дансан тэдэнд төхөрг байгаа. Би эсвэл өөрийгөө унаж байгаа машин ч юм уу те. Машинаараа тодорхойлж бенз унаал. Эсвэл одоо юу гэдэг G-class млаас унтсан. 300 унтсан. Би бол чухал хүн. Тэгэл муусан Брюстэй мань метийг хараад те. Мосанад. Манай охин ангид нэг залуу байсан гинэ. Манай инэрлээ ярьжсэн. Тэгээ тэр залуу арайч нөгөө Брюс унаагүй. Одоо
Арай нэг өөр машин ундаг байсан юм байна л да. Тэгээд дараа нь мундаг машин авчиж бүрлаг үнтэй. Тэгснэ яг өөрийнх нь машин урд нь унжсэн машиныг унж байгаа залуу таарсан чинь муусан голгоччихлөө юу гэсэн гэлээс амар томорсон чинь энэ манай инэрлээ бүр гайхаад энэ өстө жоохон гажигтай залуу байна гэж бодсон гэдээ надад ярьж байгаа. Тэг хүмүүс ингээд өөрсдийгөө өмсөж байгаа ховцос брэнд энэ бүхнээр тодорхойлох гээд байдаг. Тэгэхээр яг өөрийгөө та хэн бэ гэж юугаараа тодорхойлох юм бэ? Яг та хэн юм бэ? Эсвэл би элит гаралтай гэж боржгоо үг гэдэг. Гэхдээ тэр боржгоны чи одоо хятадын ирлизүүд хүртэл Монголд байгаа их хятадын ирлизүүд боржгоо үг авцсан гэж байгаа шүү дээ. Тий. Баахан хүмүүс нөгөө ургийн овог авсан чи боржгон авцсан. Тэгээ боржгон гэж овог авснараа боржгон болохгүй шүү дээ. Тий. Гэхдээ тэгээ боржгон байлаа гэд яах юм бэ? Та ариусчих юм уу? Жох ухаантай болчих уу, тий? Хүмүүс ингээд өөрсдийнхөө хэн бэ гэдгийг тодорхойлохдоо яг үндэ бол нэг үл бүтэх юмар тодорхойлдог. Эсвэл өөрчлөгдөх зүйлэр гэж хэлж болно. За та гоё машинтай байсан байж болно. Тэгээ байхгүй болох өдөр үлээ ш. Нэг өдөр аваар боллоо. Нөгөө машин чи муудсан байгаа юм шүү дээ. Тэгээ амьдрал үргэлж ширээ шиг тэгчих юм биш. Та бенз унжсэн хүн машинчгүй алахгүй юу ирнэ. Тэгэхээр одоо таны үнцэнд байхгүй болцсон уу тий? Улсын хурлын гишүүн байж болно. Тэгээ 4 жилийн дараа таны хинч сонгохгүй. Тэгээ та годомжинд нөгөө тэдний хэллэгээр лааз өшөглөөд явах үе ирнэ. Тэгэхээр та одоо хинч биш болчихоо тий? Тэгэхээр хүмүүсийн өөрийгөө тодорхойлж байгаа зүйл нь дандаа ингээд өөрчлөгдөх зүйл дээр тодорхойлдог. Тэс үнцэн нэг зүйлэр. За нэг тухайн үед нэг гоё брэндээ хувцас өмссөн байж та хамраас өхөөл явж ийж. Нэг LV брэнд өмссөн зүүртсэн тийм хүмүүс нэг хэсэг нэг сошиалаар нэг балбуулсан тий. Аюугүй их цантай хүмүүстэй хэрэлж байгаа. Харсан чинь тэр хүмүүс бүгдээрээ LV-тэй юм аа. Тэгээд энэ хүмүүсийн аашиг өөрчилдөг хувцас гээд брэнд гээд. Тэгээд нэг юм өмсчихлээр хамраас өгчдөг. Тэгээд хувцсыг тайлаад нүцгэрх үед яах юм? Хинч биш болох уу те? Тэгэхээр манайхан залуучуудаа та юугаар өөрийгөө хэн бэ гэдгээ ер нь өөрийгөө яаж тодорхойлох юм? Та ер нь хэн бэ? Хүмүүс таныг хэн гэж хараасаа гэж хүсэж байгаа. Яг үнэндээ бол өөрийгөө бурхан биднийг тодорхойлцсон. Юу гэхлээр хүн дотроо боддогтойгоо адилхан юм а гэж хэлсэн байгаа шүү дээ. Юу өмсөж зүүсэн, юу идэл хэрглэж байгаагасаа биш. Хүн дотроо боддогтойгоо л адилхан юм гэж. Тэр бол хүн. Тэгэхээр хүний дотор зүрх сэтгэл, хандлага тэр хүний хэн бэ гэдгийг тодорхойлж байгаа юм. Амжилт чинь биш. Амжилт бол урд нь би та нарт хэлдэг байсан баг. Мартсан баг. Амжилт бол яг модоор бол саглагаар ингээд навчилсан харахад бол айгүй сүрлэг гоё сайхан мод шиг харагдана. Сүрлэг навчтай. Энэ бол таны мэдлэг боловсрал, таны амжилт ёстой идэлж хэрглэж байгаа өмсөж зүүж байгаа чи харахад бол ёстой сүрлэг сайхан мод шиг харагдаж магадгүй. Хүн хараад вау гэмээр. Амен. Тэгвэл яг тэр модыг тодорхойлдог жинхэнэ зүйл нь үр жимс байхгүй. Есүс бүр сүрлэг навчилсан инжирийн модыг хараад яасан гэж. Бараг үр жимс ургацсан байхаа гэж харсан. Бүр үр жимс ургацсан мод шиг Есүс тарагдсан гэж боддоо. Тэр үед инжир жимс гарах болоогүй хөлрөл байсан. Тэгтэл Есүс тарагдахдаа инжир жимс ургуулсан мод шиг харагдсан байхгүй. Вау! Үнэхээр энд жимс байна гэж бодогдохоор. Зарим хүмүүс тэгдэгтэй. Энд ёстой сайн хүн байх. Энэ ёстой мундаг гэж бодсон чинь ёстой новш байсан байдаг. Есүс очиод үр жимс хайсан чинь байгаагүй. Тэ өөрийгөө үр жимстэй юм шиг энэ Есүс зүгээр нэг модтой дайн зарлаагүй. Харин гаднаа гяланцэг, дотроо паланцэг хүмүүсийг төсөөлүүлэн, төлөөлүүлэн тэрүүгээр нэг хичээл заасан. Есүс үр жимс хайсан. Есүс үр жимс хүсдэг. Үр жимс бол юу вэ? Галат 5-ын 22-23-ыг хамтдаа харах уу.
За Есүс танаас хайж байгаа. Бас нөгөө талаасаа хэлэх юм бол Есүс Христэд итгэгч та бид нар одоо бидний зүрх сэтгэл зан чанар хандлага яг ийм болох. Үүний төлөө Есүс бидний төлөө өгч амилж биднийг чуулганд дуудсан байна. Та Христэд итгэж байхын ердөөсөө эцсийн зорилго нь та мөнгөтэй болохоос илүү амжилтанд хүрэхээс ч илүү мэдээж амжилтанд хүрээрээ та нар маш сайн бизнесмен болоорой. Бүр долларын тэр бомтон болоорой. Энэ буруу биш. Энэнд нь буруу байгаа юм биш. Харин ингэж болохдоо хамгийн чухал нь таны мөн чанар, таны зан чанар хандлага бол таны хэн бэ гэдгийг тодорхойлдог. Тийм учраас Есүсийн хайсан үр жимс юу гэж, одоо ч таны дотроос хайж байгаа үр жимс юу гэж хамтдаа уншия. Харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, твчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэмж, дүлгөөн зан, өөрийгөө захирахгүй юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдгүй юм аа гэж хэлсэн байна. За энэ бол яг жинхэнэ та бидний доторх зүрх сэтгэл хандлага, мөн чанар яг ийм болох ёстой. Энэ бол Христ итгэл байхгүй. Христ итгэхийн утга учир Есүс бидний дотор ажиллаж байгаа өнөөдөр үг сургаал хэлэгдэж байгаагийн зорилго нь Библи биднэрт ирсэн шалтгаан энэ байна. Галатаа 22:23. Гэтэл 19-с нь харъя. Өмнөх ишлэлийг бүгдээр харъя. За махбодын үйлс нь илэрхий гэж. За энд мах цустай хүмүүс та бидний дотор байдаг нөгөө зүрхэнд байгаа мах цустай төрсөн хүн болгоны дотор юу байдаг гэж ямар хүсэл тачаал байдаг гэдгийг энд хэлсэн. За сая Галатаа 22-ыг уншсан. Тэгвэл эсрэгээр нь тараа. Махбодын үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завх хайрл гэсэн. Бузар, тачаал, садарлал. Энд одоо бүх гаж, дон, ижил хүүстэн те бүх л бузар юм орж байгаа шүү. Гар хангалаг тэр өстой үнэхээр тэр бузрын юмнууд. Тэгээ шүтэн шүтлэг гэж. Шүтэн шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл хүний дотор байдаг. Атаархал, архиталт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг юм. Би урд нь та нарт сануулж байсанчлан урдчлан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчт нь Бурхны хаанчлалыг өвлөхгүй гэсэн байна. Эдгээр зүйлүүдийг дотор явж байгаа хүмүүс. Гэтэл энэ ертөнц яаж ийн? Өөрийгөө тодорхойлохдоо ердөөсөө өөрчлөгдөх гадна талын зүйлсээр нэг албан тушаал, нэг цол хэрэгэм, нэг эдэлж хэрглэж өмсөж зүүж байгаа зүйлээр өөрсдийгөө тодорхойлох гээд оролддог. Харин дотроо ийм л байдаг. Энийг Есүс хэлэхдээ хараа ингэж хэлсэн байгаа шүү дээ. Та нар мебель авсарсан уу? Одоо орчин үед аюу ганган мебель авсан. Гэхдээ дотор нь юу байгаа вэ? Хичнээн тансаг үнэтэй, саяын үнэтэй, бараг манай гэрийн, танаа гэрийн ширээнээс ч илүү тансаг мебель авсан гэж байна. Авсан. Дотор нь юу байгаа вэ? Үхтэл цогцос байгаа. Өмхий үнэртүүлсэн цогцос байгаа. Яг маш олон хүмүүсийг Есүс харахтаа та нар шохоцсон авсан шиг гинэ. Одоогор бол мебельтцэн авсан шиг. Гадна талтаа гялгар дотроо та нар махбодын энэ ялзарсан гим нүглэр дүүрэн байна. Тэгэхээр Есүс Христ дотор бид нэр махбодын хүслийг өхүүлж харин ариун сүнсний энэ үр жимсээр дүүрэн амьдрах маш чухал байна л да. За бүгдээрээ Матай 5 руу буцаа оръё. Матай 5-ын 17-оос биш ээ 27-оос. Чи бүү завхаар гэснийг та нарт дуулсан. Харин би та нарт хэлье. Есүс одоо энд Бурхны хэмжээсийг хэлж байна. Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ аль хэдийн завхаарсан хэрэг юм аа гэж хэлсэн байна. Баруун нүд чинь чамайг бүдрүүлвэл ухаж аваад хаяа. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эртний чинь нэг нь байхгүй байсан дээр. Тэгэхээр эндээс харах юм бол яг энийг утгачлан энэ үгийг биелүүлвэл энэ хорвоод ер нь хараатай өнгөлдөхгүй бах уу. Харин энэ юу гэж байгаа вэ гэхээр хэрвээ та ингээд нүдээ ухаад аваад хайцсан бол
эмэгтэйчүүдийг ирчүүдийг ингээл хараал завхай бодоол ингээл ингэж хараал порно сайт руу ороод ингээд тачаадаад явахгүй шүү дээ. Та сохром чинь юу ч харахгүй шүү дээ. Яг үүнтэй адилхан та нүдгүү мэт бай гэж байгаа байхгүй. Энэ завхай харалт. Нүдгүү мэт. Хүмүүсийг хараал тачаадаад явахын оронд та яг нүдэ ухаан хийцэн хүн шиг яг ингэж жигш гэж байгаа байхгүй. Ингэж жигс. Сохор хүн ингээ хүмүүсийг ингээ тачаад харж чадах уу? Сохор хүн дэлгэцээ асаагаад порно сайт үзэж чадах уу? Ямар ч боломж байхгүй. Яг үүнтэй адилхан нүдгүй юм шиг ба юм гим нүгэлтэй. Завхааралд нүдгүй юм шиг бай гэж байгаа байхгүй. Тэгтэл зарим хүмүүс хэлдэг. Би ухаад аваад хайцсан гэсэн мөртлөө ингэж идэг. Нүдээ ингэж. Би нүдээ нээж байгааг нь харагдаж байна уу? Онгор болохоор сайн мэддэхгүй байгаа гэдэг. Намайг хүмүүс пастора нүдээ нээлдэг гэнэ зурган дээр би тэг хэлдэг байхгүй. Наад зурга томруулаад хараа байгаа гэд. За. За тэгээ ингэж. Баруун гарчин чамайг бүдрүүлвэл тастаа тая гэж. Энэ завхаарлын тухай ярьж байгаад хэлсэн учраас энэ гар хангалагын тухай хэлж байгаа юм шиг надад санагдав. Тачаадад харчаад тэгээд гараа ажиллагаанд оруулдаг. Энэ бол гар хангалага. Порно сайттай ч холбоотой зүйл. Баруун гарчин чамайг бүдрүүлвэл тастаа тая. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг нь байхгүйсэн дээр гэж байгаа байхгүй. Гараа тасдах мэт, гаргүй мэт бай. Энэ завхааралт. Чөтгөрөөс хүн чөлөөлөгдсөн чинь порно сайт үзэж завхаардаг хүн чөлөөлөгдсөн чинь яаж чөлөөлөгдөж ийн гэж. Тэр чөтгөр нь гарахтаа яг гар хангалаг хийж байгаа юм шиг гар нь ингээ хөдлөөд чөтгөр нь ингээ эзэмтцэн ингээ хөдлөөд өөрөө ухаан алдчихсан. Дотроос нь чөтгөр яриад ингээд байна гэж байгаа. Ингэж чөтгөр зайлж байна. Тэгэхээр энэ завхаарлын чинь цаана бузар сүнс байгаа байхгүй. Чөтгөр таныг эзэмдээд тачаад уулж хагаад тэгээд таны нүглэр хооллоод байна. Би өнгөрсөн бүтэн сая өдөр ярьж байсан тийм үү? Сатан нэг чөтгөр мөрөгдөг, сатаныг ааваа, бурхнаа гэж дууддаг нэг залуу одоо тийм залуу сатанист байхаа болоод эзэнд итгээд тэгээд тэр хүн гэрчлэлээ ярьсан байсан тухай. Манай гараа дээр дэ хаан сууж байгаа. Дүү яг тэр гэрчлэлийг сонссон байсан тэгээд надад ярьж ирсэн. Мэдүү чи нэг өөрөө нэг сайхан унснаа. Яг тэр хэсгийг те яриад өгөөч. Тэгээ бид нар бие биенийг ингэж суускаа шиг энд байгаа залуучууд бие биенийг урамшуулж, сэрэмжлүүлж явах нь маш чухал байна. За, шалом. За онлайнаар нэгэн би гэрчил үзсэн. Тэр хүн болохоор одоо сатанист буюу одоо ингээд чөтгөрүүттэй харьцдаг тийм залуу юм байна л да. Тэгэд тэр залуу болохоор ингээд чөтгөрүүдийг харж чаддаг, ярилцж чаддаг. Тэгэд тэр залуу ингээд чөтгөрийг ингээд биендээ оруулаад тэгэд ингээд чөтгөр ингээд хилдэг байсан гэж байгаа байхгүй юу? Хідвэл одоо хідүүлээ болохоор ингээд сүмий итгэж эмэгтэй чөтгөрүүдэд харьцгаа хийгээд. Тэгэд яаж ярьдаг байсан бэ гэхээр одоо наад эмэгтэйгийн чинь одоо хүсэл нь болохоор одоо мөрөөдлийнхэн залуу нь яг ийм хувцастай, яг ийм нүдний шилтэй, яг ийм стайлтай тийм залуу байдаг гэд. Тэгэд яг энэ хувцснууд нь энэ дэлгүүрийн энэ давхрын тэд байгаа гэж бүр диавол тэгж маш наривчлалтай хэлдэг байсан. Тэгэд диавол болохоор за одоо наад эмэгтэй чи ер нь тэр явдаг байх гэд ингээд чөтгөртэй ярилцж байгаа шүү дээ дотроо. Тэгээ яг ярилцж очингуудаа ингээд одоо ингээд тухайн эмэгтэй ингээд яг урд нь мөрөөдлийнхэн залуу ч юм уу маш царайлаг залуу гарч ирэх үед одоо тачаат хүссэн ингээд төрсөн байгаа байхгүй юу? Яг тэр үед болохоор диавол тэр залууд маш нэг ноцтой зүйл хийсэн, маш шоконд оруулахаар унтах шаардлагагүй, харилцаанд орох шаардлагагүй зүгээр ингээд ийм завхаа бодол төрүүлээд тэгээ хоёул зүгээр явъя. Дараач авлага очие. Би хооллоо дуусчлаа гэж хэлж ирсэн байгаа байхгүй. Тэгэд тэр эрэгтэй болохоор ойролцоогоор нэг 200 300 гаруй сүм итгэгч эмэгтэйчүүд рүү довч дайрж исэн байгаа. Ингэж
завхаа бол төрүүлээл. Тэгээ яг завхаа бол төрүүлээ тэр хүний итгэгч хүнийх нь амьдралынх нь одоо үр жимс тэр бүгдийг ингэж устгаж, хувь тавиланг ингэж нурааж байгаа. Тийм диавлын тэм төлөвлөгөө байсан тэр залуур дамжиж. Тэгээд тэр бурханд итгээд гимшээд эргэж ирсэн тэр залуу хэлэхдээ ерөөхдөө итгэл нэгт ах эгч дүүс минь ерөөсөө зүрхээ хамгаал. Юун түрүүн зүрхээ хамгаал гэдэг. Зүрхээ хамгаал. Эндээс хүний амьдралын бүх бодол санаа, утга учир энэ зүйлс үр жимс зүрхнээс гардаг. Ерөөсөө бодлогын ихээс давстаас болон цэнгэх ус зэрэг гарч чадахгүй шүү дээ. Тиймээс ерөөсөө аль нэгийг сонгоё. Тэгээ ерөөсөө ийм бозор муу муха бодлоосоо татгалцъя гэсэн. Тийм санааг тэр итгэгч залуу хэлсэн байгаа. Тэгэд эндээс ер нь яг хамгийн чухал сонирхолтой зүйл бол ер нь яг хүний амьдралд за үнэхээр хөөрх эмэгтэй царайлаг залуу гарч ирсэн ч гэсэн хүн яг юу бодох уу, ямар хандлага гаргахгүй гэдгээ хүн маш сайн бодож явах хэрэгтэй байна гэж ойлгосон. Тэндээс. Амен. Баярлалаа. За тэгэхээр Есүс яагаад битгий тачаадан хараа гэдгийг хэлснийг ойлгож байна уу? Яагаад гэвэл энэ завхаарлын цаанд бузар сүнс байгаад байгаа байхгүй. Таны тачаад болж байгаа таны хийсэн нүглэр тэр хооллоо таны дотор үнэхээр аж жаргалтай. Тэгээ таныг үргэлж дарлаад байгаа байхгүй. Ердөөс яг морин дээр хүн тийм ээ имэйл тохоод амгаавч зүүж ягаад ташуурдаад ингээд өссөн зүгтээ явдаг шүү дээ. Аль баруун тишээ явхад баруун тишээ. Яг энэ шиг чөтгөр тань дээр сандалж суучаа таны дотор чинь ороод оюун бодол тархи чинь яг ингээд яг л морин дээр суудсан юм шиг өдөрдөд байгаа байхгүй. Одоо завхаа бодол. Одоо нөгөөтгөө хий. Тэгэл та ингээд тачаадсан ингээд хийдэг. Тэгээ чөтгөр энүүгээр хоолдог. Тэгээ таныг ингээд олзолцсон. Итгэгч хүн мөртлөө сатанд хүлэгдсэн байж болохыг үл болно. Өөрсдийнхөө нүглээл харж байгаа. Ямар сатанд хүлэгдээгүй гэсэндээ та завхааралд донтцсон, порно сайтад донтцсон, ямар завхааралд хүлэгдээгүй гэсэндээ та үзэн ядалт, хорсол гомдолтоо автцсан, ямар чөтгөрт хүлэгдээгүй гэсэндээ айдаст автцсан, ингээд хийх ёстой юмаа хийдгүү те, ингээд гэрчлэх ёстой юмаа гэрчилдэггүй, ингээд суугаад байгаа. Сайн мэдээгээ тараадгүй, ингээд айцсан ичцэн, чөтгөр таныг ингээд боолчилсан байна шүү дээ. Тэгвэл ягаад босоод магтаж, ягаад босоод биднийг гэрчилж, ягаад зөрөгтэй байж болохгүй гэж. Сатан итгэгчдийг хүлдэг юм аа. Тийм учраас итгэгч нарт Эфес номон дээр итгэгч хүмүүст хэлсэн. Эфесийн итгэгч нарт хэлсэн. Чөтгөрт бити байр тавьж өгөөч. Энэ байр бити тавьдаг гэдэг энэ байр гэдэг үг нь чамааг удирдах, контролдох, өөрөөр хэлбэл морин дээр мордож байгаа юм шиг ингээд чамааг хүснээрээ удирдах боломжийг бити олгооч л гэсэн үг шүү. Тэгэхээр харж байна уу? Петр хүртэл Есүс Петрт хүртэл өөрийнхөө шав өөрт нь итгэдэг дагалдагчтай хүртэл хэлжсэн шүү. Зайл сатана гэж. Тэгэхээр Петр хүртэл сатанд хүлэгдсэн байгаа байхгүй. Уруу татагдцсан явж байгаа байхгүй. Зарим хүмүүс тэгдэг. Итгэж хүн чөтгөр шүглэхгүй гэдэг. Чөтгөрд эзэмдүүлэхгүй гэдэг ингэ яваад байдаг. Тэгсэн мөртлөө худалч хөвээрээ, завхаа хөвээрээ яваад байдаг. Тэгээ бүр марах гад байдаг. Яагаад пасторууд нэг ингээд та нартаа дахин дахин яриад байгаа гэхээр та нар эрхчлөөнд гаргаач. Ухаантай байгаач, ялгуусан байгаач, битгий ичгүүрт орооч. Юунаас ч бити айгаач. Хинээс ичээд байгаа. Ичих ёстой зүйл хийсэн бол ичэлтэй. Тэг гимшээд чөлөөлөгдөж. Тэг насан туршдаа ичгүүрт дотор амьдарч болохгүй шүү дээ, тэ. За саяны ярьсан зүйл бузар сүнс хүний дотор ороод ингээд нүглэр нь хоолдог гэдэгтэй холбоотой би нэг ишлэлийг сонсон. Матай 12-ын 43-ыг харъя. Матай 12:43 дээр ингэж хэлсэн. Бузар сүнс хүнээс гарахтаа гэж. Өөрөөр хэлбэл одоо чөтгөр хүмүүсийг эзэмдүүлээд нөгөө махбодын сая Галат 5:19-с тий 21 хүртэлх тэр нүглүүд энэ завх айрал, бузар, садарлал, тачаал, залмих, худал хуурмаг, атаархал, харгалдаан, тэрс үзэл тий энэ бүх зүйлэр хүнийг махбодын хүсэл тачаалыг хөдөлгөж удирдах байгаа. Гэтэл Есүс тэр ирээд чөлөөлөгдөх үед бузар сүнс зайлд юм байна л да. За тэгчгээд за нөгөө хүн бузар сүнснээс чөлөөлөгдлөө. Энийг Есүс ярьж байгаа. Бузар сүнс хүнээс гарахтаа яадаг гэж одоо харж байна уу? Усгүй ангамл газраар хэрэн хэсэж амралтыг хавьж ис олдог гэж. Тэгвэл ус нь
Хоол унд нь хаана байсан байх нь? Нөгөө шүглсэн хүнийхээ дотор устаа байсан биз дээ. Оо сайхан. Яста жуус дринкээ уугаал те нөгөө яста элдв янзын смути, элдв янзын нөгөө кофегаа уугаал явж байсан биз дээ. Тэр нь нөгөө нүгэл. Нөгөө нэг завхаарл худал хуурмаг, айдас, ичгүүр, гомдол, бардамнал бүхэн сатааны яста дуртаяа уудаг нөгөө коктейлүүд нь. Яста элдв янзын салат панчаан яста хоолоор дүүрэн байсан биз дээ. Тэгтэл нөгөө хүнээсээ гарцсан чинь одоо яста өлсгөлэн болцсон. Ингэж явхдаа амралтыг хавьж ис болдог гэж. 44 дугаар ишлэг. Тэгэд тэрээр юу боддог бах нь? Би хаанаас гарлаа. Тэр гэртээ эргэж очие гэж. Тэ сатаны оршдог гэр нь энд хинээс гарсан бэлээ сатан? Хүнээс гарахтаа гэж хэлсэн. Тэгвэл шүглсэн хүн нь яг гэр орон шиг нь байдаг байсан биз. Тэр зүрх сэтгэл оюун бодол нь оо дуртай гэр нь шүглцсэн. Тэгэд энд хэлж байна. Би хинээс гарлаа, хаанаас гарлаа гэртээ очие гэдэг. Буцаж ирээд өнөөхийг хинч эзлээгүй бөгөөд шүүрдсэн цэгцтэй болсныг хардаг гэж. Нөгөө хүн чинь Христэд итгэхэд бузар сүнснээс чөлөөлөгдөөд ингээд шүүрдсэн цэгцтэй болцсон. Өөрчлөгдсөн. За, тэгтээ одоо ингээд чөтгөр шүглэхгүй гэсэн үг үү? Харъя. Цэгцтэй болцсон байна. Бодол санаа зан чанар нь цэгцтэй болцсон байна шүү юу? Завхаархаа болцсон байна. Цэгцтэй болцсон. Хамгийн гол нь энд хэлж байна. Буцаж ирээд өнөөхийг хинч эзлээгүй гэдгийг хараарай. Хинч эзлээгүй. Өөрөөр хэлбэл бурханд ч тэр хүн ариун сүнсэнд бурхны үгэнд ч зай гаргаагүй, чөтгөр зайлцсан тэгтээ цэгцтэй болцсон. Тэгтээ дотор нь Христ байхгүй. Уг нь бол хэн биднийг эзэмших ёстой вэ? Итгэгчдийг. Есүсийн нэр нь бид юу гэж дууддаг вэ? Эзэн Есүс. Өөрөөр хэлбэл бидний эзэн Есүс болох ёстой. Тэгэхдээ хэн ч эзэн болоогүй. Итгэгч нар Есүсээр дүүрэн байвал Есүсийг л эзэн болгож түүний үгээр л байдаг одоо. Ариун сүнс дотор байдаг. Энэ үгээр л дагдаг. Энэ үгээр дүүрэн эзний үгээр бодож ярьж ариун сүнстэй хамт алхдаг байвал дотор нь Христ байвал чөтгөр биш Христ байвал чөтгөр хизээч орж чадахгүй. Тэгтэл ингээ бодрос ус эргээ ирсэн чинь хинч байхгүй. Хинч эзлээгүй. Яг өөрийнхөө. За тэгэнгუут энэ нэгэн яаж байгаа вэ гэхээр энийг харангуутаа боломж гэж харж байна. 45 дараа тэгэд тэр явж өөрөөсөө илүү муу өөр долоон сүнсний хамт тийшээ орж тэндээ амьдардаг. Өнөөх хүний хувьд сүүлчийнх нь байдал их анхныхаасаа бүрд орддог. Тэгээ Есүс хэлсэн. Энэ сургаал зөвлөлийг яриад энэ ёрын муу үеийнхэн ч мөн тийм байх болно гэж. Харамсалтай. Үнэхээр харамсалтай тий. Одоо энэ цаг үед маш олон хүмүүс итгэж мөртлөө эзнийг эзнээ болгоогүй. Тийм учраас итгэж гэсэн мөртлөө чөтгөртөө. Муу сүнстэй. Тэгээ муу сүнсээр хагарал тариал, ховжив яриад, муу сүнсээр сүмж явж байгаа мөртлөө завхаараа явчихдаг. Бүр долоон дор. Үл итгэж хүмүүсээс бараг долоон дор шахуу юм болох болно гэж хэлсэн байгаа шүү дээ. Энэ ёрын муу юм. Тэгээ та нар боддоо. Хэний төлөө Есүс энийг ярьж байгаа вэ? Энийг яах гэж ярьж байгаа юм бэ? Яах гэж сэрэмжлүүлж байгаа вэ? Бидний төлөө, таны төлөө. Та зөвхт байгаас. Тийм учраас одоо энийг сонссон та үргэлжлүүлээд тэмээ залуучуудаа завхаарл руу буцах уу? Яах вэ? Ямар вэ? Тэг бүгдээрээ Бурхны өмнө Христ Есүсийг л зүрхэндээ оролцгоё. Есүсийг. Яг одоо залбирая бүгдээрээ. Бүгдээрээ зүрх сэтгэлээ төлөөлөө зүрхэн дээр гараад тавьж байгаа. Учир нь зүрхнээс махбодын хүсэл тачаал завхаар садар сам аллаг хүчрхийлэл залмих худал хуурмаг гүтгэлэг доромжлол айдас ичгүүр бүх зүйл хүний зүрхнээс л гардаг. Зүрхэн дээр гараад тавь. Надтай хамт чин сэтгэлээс хэлээрэй. Есүс эзэн минь. Та аюун загалмайн тусаар та миний зүрх сэтгэлийг цэвэрлэж өгөөч. Толгой дээр гараа тавьчих нэг гараа. Дахиад хэлцгээе. Есүс эзэн минь.
миний мах бодын бодол санааг ариун сүнсний бодол санаагаар сольж өгөөч. Таны бодлоор сольж өгөөч. Яг одоо би өөрийн зүрх сэтгэл, оюун ухаан бодол санаагаа Есүсийн загламын тусаар цэцүүлж байна. Мах бодын бүх хүсэл тачаалыг би Есүсийн нэрээр эсэргүүцэж байна. Зайл сатана. Зайл Есүсийн нэрээр. Есүсийн нэрээр зайл сатана. Энэ мөчөөс эхлэн Есүс миний зүрх сэтгэлийн эзэн. Есүс миний оюун ухаан бодол санааны эзэн. Есүс миний амьдралын эзэн гэдгийг би тунхаглаж байна. Ариун сүнсээ Есүсийн нэрээр намайг угаагаач. Намайг өдөртөн захираач. Амен. Та нар үргэлж ингэж залбирч, үргэлж тэр буруу мухай бодол орж ирэх болгонд үргэлжлүүлэн бодох биш ээ. Галцсан харвдаг сатан галцсумыг таныг бодъё гэж хүсээчгүй байхад харвдаг байхгүй, ороод ирдэг. Энэ үед зайлгээл шууд эсэргүүцээд тэр муухай зүйл алга болтон зайл болчих. Тэгээд Библи хэлсэндээ сатаныг эсэргүүц тэр зайл. Түүнд боломж битгий болго. Бодлоор чи ингээд зүрх сэтгэл рүү чи харваад байгаа байхгүй. Тэгээ та хүлээгээд авчвал ингээд хүлээгчихэд байгаа. Итгэлийн сайн тэмцлэр тэмц. Амен. Сатаныг зайлуул. Тэгээд буруу муухай зүйл рүү битгий хар, буруу муухай дими аппликейшн байвал бүгдийг устгах, утаснаас устгах. Одоо устгах. Яг одоо устгах. Амен. Яг өнөөдөр устгах. Тэс өнөөдөр бол шийдвэр гаргах цаг байдаг. Тэгээд нэг жишээ ярьж байгаа. Нэг залуу Есүст итгээд Есүс миний амьдралын эзэн. Амен. Есүс та миний амьдралд орж ирээрэй. Тэгэд Есүс та манай гэрт ороод ирээрэй. Би танд түүнд 10 өрөө байгаа. Би танд нэг өрөөгөө гаргаж өгье гэж хэлсэн байна. Есүс яасан гэж баярлаа гэсэн. Тэгээ Есүсийг нэг өрөөнд оруулсан. Тэгсэн чинь оройн хаалгас гэсэн. Онгойлгосон чи сатан. Орж ирэл 9 өрөөгөр нь түүгээл гараа авчихсан баг. Тэгээд тэр залуу Есүсийн байгаа өрөөнд очиод Есүсээ та ямар найдваргүй юм бэ? Би таны гэртээ оруулсан штэ гэсэн чинь хүмүнэ. Чи надад энэ өрөөг л өгсөн штэ. Энэ өрөөг би хамгаалсан. Энэ өрөө ягаад ч байгаа штэ. Энэ өрөөнд сатан ороог байгаа штэ гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө чинь бодож ирсэн аа. За би 5 өрөөнд орох гэж хэлсэн. Тэгээ Есүс баярлаа гэсэн. Оройн хаалгас гэсэн. Тайлсан чинь нөгөө сатан зогсчихсэн. Хүү ихийн завдалгаа орж ирэл 5 өрөөг нь бүгдийн цөлмөл түүгээд дуусгасан. Нөгөө ч яста 5 өрөөг хамгаалах гэж зовсон. Бүр алуулхаа шахсан. Тэгээд Есүсийн өмнө ирсэн. Есүсээ та ямар найдваргүй юм бэ? Би таны гэртээ оруулсан шүү дээ. Би танд өрөөнүүдээ өгсөн шүү дээ гэсэн чинь. Хүмүнэ. Чи надад 5 өрөөг өгсөн шүү дээ. Тэн надад өгсөн 5 өрөө зүв зүгээр. Гэсэн чинь за яах вэ? Та харуулгыг ав гэсэн. Та харуулгыг. Орон хаалгас өгсөн. Нөгөө залууч хайгаал. Хаалгаруугаа очих гэсэн чи Есүс хүмүн одоо би ихсэн. Тэгээ Есүс хаалган госон чинь сатан ингэснэ Есүсийг харснаа айл амьдэрсэн биш үү гэсэн. Заримдаа бид нэр зүрх сэтгэлийнхаа маш олон өрөөнүүдтэй байдаг бодол санаанда. Заримыг нь өгцөн байна. Заримыг нь өгөөг байна. Нэг өрөө мөрөг өөртөө авалтцаж байгаа шиг. Айгуу навширцсан тий. Энэ дээр бол өстой. Бид юун дээр хүлэгдэж чинь тэрүүн дээр л бүх амьдралаа сүрүүлдэг. Өчүүхэн жоохон хөрөнгө. Нэг жоохон хөрөнгө аваад нуугаа үлдчихдэг. Дороож хөрөнгө. Гэтэл таны зуурсан тэр бүхэл гурилыг чинь тэр хөрөнгө л бүгдийг өмхөрүүлдэг. Библиэлд өчүүхэн ялаа тансаг үнэр тосыг бүхэлд нь өтүүлдэг гэж байгаа шүү. Өмхөрүүлдэг. Яг үнтэй адилхан өчүүхэн тэнэглэл алдар хүндийг давмгаалдаг. Хүний нэр төрийг, хүний амьдралыг сөрүүлээ хийдэг. Тэм учраас гим нүглийг эсгэх хөрөнгөтэй зөөрлсөн байдаг. Бүгдийн хэсэг. Бүгдийн хэсэг.
Тийм учраас Есүсийн анчлалынхаа ах дүүс минь залуучууд минь бүр мөсөн тусгаарлаа. Би та нарт үнэхээр хэлье. Есүсийг биш дээ. Дагах маш амархан шүү дээ. Бүр гоё байхгүй юу? Харин дагахгүй байх чинь л зовлонтой. Яг л 5 өрөөгөө өгөөл 5 өрөөгөө өгөхгүй. Скол 9 үлэнгийн өгсөн чинь 1 өрөөгөө өгөхгүй байх чинь л зовлонтой. Тэрүүгээрээ та үнэхээр хүлэгддэг. Бодож санах юм байхгүй. Бүх амьдралаа Есүст өгөөд. Эхнэр тэ үнэнч. Хотл хуурмаг байхгүй бол та ямар гоё сэтгэлийн аж аргалтай амьдрах бол залбирч үрцсаад байхгүй шүү дээ. Бурхны өмнө аваа л гэж хүрээд ирсэн. Гэтэл аваа гэдэг ингэсэн чинь нөгөө гим нүгэл нь харагдаад тэгээ гар нь буугаа шалчигаа өршөөгөөч гэсэн юм ялтны залбиртаа болж өгөрдөг. Юу бурхан далдрыг өргөх талархах. Гимшэл яхад. Ямар ч сайхан харилцаа байхгүй. Сатан чухам яг энийг л хүсэж байгаа. Таныг тачаадуулж гим нүгэлд хийлгчээд гим нүгэл хийсний дараа сатаны нэг нэр нь юу илээ? Диавол буюу буруутгах гэж. За тэгэл бүх амьдралаар чинь таныг дараа нь буруутгах. Өөрөө тачаадуулж, өөрөө гим нүгэл хийлгчгээд дараа нь чи хинч биш, чи арчаагүй, чи сүмээс яв, чи итгэвч байх зохисгүй, чи өөрийгөө хараач. Тэгээ залбирах гэхлээр буруутгах. Чамайг сонсох юм уу? Сүмд явах гэхлээр чи ямар нүрээр явж байгаа юм гэдэг. Ингээд сатан утгаар чинь таныг бурхны оршихугаас тасалдаг. Бурхан таныг хизээч яллахгүй. Гимшээд өөрчлөгдөл гэж хүсдэг, хүлээдэг. Харин сатан бол одоо чи яв, одоо чи хинч биш гэд. Өдөржин шөнжин цаг үргэлж таныг буруутгах гэдэг. Тэм учраас түүнийг диавол гэж нэрлэдэг, буруутгах гэж. Магадгүй энд диаволын нөлөөнд амьдарч байгаа хүн сууж ч магадгүй. Олон жил диаволын нөлөөнд л байгаад байдаг. Нэг хизээ нэгэн цагт нүгэл үлдсэн тэрүүн дээр өдөр шинжэнгөө диавол дуулдаг, буруутгал. Тэгэл хөрхи дүрсгэл явдаг, бүр ядардгүй бахтай юм итгэхгүй. Хөрөөгөл яваад байна. Хөрхи тэгэл ядрын штэ нэг өдөр та зүрх сэтгэлдээ ядарна, хуурамч байж залхах, дүрсгэж залхах. Айдастай амьдарч залхах. Нүглээ улаач. Пасторууд дээр хурж ирээл пастраа. Үнэхээр намайг уучлаач. Би бурхны өмнө ийм бузар нүгэл хийсэн. Залбирч өгөөч. Бурхны өмнө ирээд залбир. Тэгээ тэрийг хай. Тэгээ эдгэрсэн амьдралаар амьдралт. Тэгээ та хэрэгжүүлээтэй болно. Амен. Эзэн эдгээдэг.